Хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэхэд хэмэл оюун хэрхэн дэмжлэг болж байгаа талаар та дэлгэрэнгүй тайлбарж өгөхгүй юу? Монголын нөхцөлд энэ технологиг хэрхэн ашиглаж болох вэ? Absolutely. So AI is turning Тэгэлгүй ахав хэмэл оюун дата өгөгдөл ашиглан таамаглал дэвшүүлэх болон автоматжуулалт зэрэг технологиг илүү хялбар болгож байна. Үүнээс хөдөө аж ахуйн салбарт хэмэл оюуныг хэрхэн ашиглаж байгааг харж болно. Фермерүүд эдгээр шинэ технологийн тусламжтайгаар бүтээмжээ оновчтой болгож чадна. Мэдрэгч хэмэл дагуул дроноос цуглуулсан өгөгдлийг боловсруулж ашиглах нь фермерүүдэд илүү наривчлалтай бага зардлаар хөдөө аж ахуй эрхлэх боломжийг олгоно. Фермерүүд цуглуулсан датаандаа тулгуурлаад 24/7 зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг AI ботуудыг ашиглаж болохоор басан байгаа. Гэхдээ хөдөө аж ахуйд хэмэл оюуныг ашиглах нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс хамаагүй өргөн хүрээтэй ойлголт бөгөөд цаашлаад хүнсний системийг бүхэлдэн өөрчлөх боломжтой. Энэ бүхэн аль хэдийн зах зээл нэвтэрч эхэлснийг бид харж байна. Технологи хэмэл оюун нь үйлдвэрлэгчдийг хэрэглэгчдэд илүү сайн холбож, ил дод байдлыг нэмэгдүүлж, фермерүүдийн санхүү зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна тухайлбал илүү сайн даатгалын бүтээгдэхүүн бий болгох боломжтой юм. Шийдвэр гаргагчдын хувьд хэмэл оюуныг ашиглан бодит цагийн өгөгдлийг илүү сайн бодлого боловсруулахад ашиглаж болно. Тиймээс фермээс эхлээд зах зээл, бодлого хүртэл системийн хэмжээнд өөрчлөлт хийж чадна. Монгол улсын хувьд ч тэр Монгол бол маш өвөрмөц улс орн. Маш өргөн удам газар нутаг тархан суурьшсан нүүдэлчин малчин өрхөөцтэй. Үүнийгээ дагаад уур амьсгалын эрсдэлт хүчин зүйлсэд өртөмтгий байна. Дэд бүтцийн хөгжлөн жигд бус, тиймээс хэмэл оюуны тусламжтайгаар орон нутаг хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээг хялбаршуулж болно. Хэмэл оюуныг алсын зай мэдрэгчтэй хослуулан цаг агаар бэлчээрийн мэдээлэл зэргийг урьдчилсан байдлаар сэрэмжлүүлэг хэлбэрээр ч өгч болно гэж төсөөлөд үзэлтэй. Жишээлбэл хаашаа нүх талаар зөвлөгөө өгөх, эсвэл мал сүргийг хянах, байршил тогтоох боломжтой гэсэн үг. Гэхдээ мэдээж дэд бүтэц, өгөгдөл, ур чадварын зарим сорилтууд тулгарх байх. So what could you say about the risks you've mentioned of inequality? Тэгш бус байдал өсөн нэмэгдэж байгаа нэрстэл дагуулж байгаа талаар та хэлж байсан. Ирэх 5 эсвэл 10 жил энэ асуудлыг шийдсэн байхын тулд өнөөдрөөс юу хийж эхлэх нь зүйтэй вэ? Түнчлэн дижитал хөдөө аж ахуйгаас орхигдуулж болохгүй хамгийн сайн туршлага, стратеги юу байна? Absolutely. So we have already talked about Мэдээж би дижитал хуваагдлын талаар аль хэдийн ярьсан. Дэлхийн хүн амын 3/1 нь одоо хүртэл бүрэн сүлжээнд холбогдож чадаагүй хэвээрээ байна. Харин хөдөө аж ахуйн эд өрөндөг хөдөө орон нутагт бодит байдал бүр л хүнд дүр зурагтай байна. Нэгдсэн сүлжээнд холбоно гэдэг бол дөнгөж эхний шатны ажил гэж хэлж болно. Учир нь сүлжээний нэгдсэн системд холбож чадлаа гэж бодоход дараагийн чухал ажил болох үйлчилгээг нэвтрүүлэхэд болон дижитал төхөөрөмжийн үн боломжийн байх зэрэгээс эхлээд олон асуудал бий. Мөн эдгээр шийдлийг нутагшуулахад шаардлагатай ур чадвар хэрэгтэй болно. Дээрээс нь нэмээд энгийн хэрэглэхэд хялбар хамгийн гол нь фермерүүдийн итгэлийг хүлээсэн шийдлүүд байх хэрэгтэй. Тэгвэл засгийн газраас энэхүү доктортой хөгжлийг дэмжихэд хэрхэн хөрөнгө оруулах ёстой вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Юун түрүүнд дижитал хуваагдлыг арилгах, өөрөөр хэлбэл дэд бүтцийн зөрүүг багасгах хэрэгтэй. Том жижиг бүх фермерээс ахуулаад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хамгийн алслагдсан хөдөө орон нутагт ч гэсэн гол нь үр дүнтэй, найдвартай холболтоор хангаж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт датанд хөрөнгө оруулах. Учир нь хэмэл оюуны гол итгэгч болдог гэдэг утгаараа датанд хэр өндөр ач холбогдол өгөхөөс шууд хамаарна. Иймээс хөдөө аж ахуйн экосистемийн датанд хөрөнгө оруулахад тухайн датанд итгэл хүлээх үйс нийцтэй мөн нийтийн ашиг сонирхлыг хангаж байхаар зохицуулагдсан байх ёстой. Тиймээс дата засаглал маш чухал. Тийм учраас 3-дугаарт үнийг бууруулж гадны оролцоог нэмэгдүүлдэг олон нийтийн цахим бүтээгдэхүүн, нээлттэй платформ, нээлттэй эхийн шийдлүүдийг ардчлах асуудал чухал тооцогдож байна. Мөн засгийн газрууд өөрсдөө хэмэл оюунд суурилсан төрийн үйлчилгээг сайжруулахад хөрөнгө оруулах хэрэгтэй.
Ингэснээр иргэд болон фермерүүд татаас хамрагдах зэргээр захиргааны үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ зэрэг төрийн үйлчилгээнээс бодит ашиг хүртэх боломжтой болох юм. Эцэст нь инновацийн экосистемийг дэмжих, хамтран зохион бүтээх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөн мэдлэг, ойлголт, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах нь маш чухал. Ингэснээр хүн бүр хэмэл оюун болоод хөдөө аж ахуйн технологийн хувьсгалд оролцох, зөв ур чадвар, дадал, хандлагатай болох юм. Тэгэхээр та Европ болон Төв Азийн бүс нутагт дижитал хөдөө аж ахуйн хөтөлбөрүүдийг удирддаг. Эдгээр бүс нутагт сүүлийн жилүүдэд Монгол улсад сайн жишг болох ямар тренд ажиглагдсан бэ? Yes, absolutely. So our region, first of all, is very. Тэглгүй ахав, миний хариуцсан бүс нутаг юуны өмнө харилцан адилгүй байдгаараа онцлогтой. Тухайлбал Баруун Балканы зарим орнуудад хөдөө орон нутгийг нэгдсэн сүлжээнд холбох нь өндөр ач холбогдолтой байсаар ирсэн. Гэсэн хэдий ч Тажикстан зэрэг зарим улсад интернет сүлжээ нэвтрүүлэлт нэлээд доогоор түвшинд хэвээр байгаа бөгөөд энэ нь дижитал шийдлүүдийг нэвтрүүлэхэд бодит саад болж байна. Мөн сонирхолтой нь уур амьсгалын өөрчлөлт бүтэн бүс нутгийн хэмжээнд нөлөөлж байна. Гэсэн хэдий ч энэхүү сорилт эргээд фермерүүдийг нөөц бололцоогоо илүү оновчтой ашиглах шаардлагыг бий болгосноор технологийн хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. Гуравдугаарт Европын холбоонд бүс нутгийн зарим улс нэгдэх үйл явц нь технологийн нэвтрэлтийг хурцгаж байна. Нэг талаасаа фермерүүд бүтээгдэхүүний Европын холбоонд нийлүүлэхийн тулд илүү үр ашигтай үйлдвэрлэл явуулах шаардлагатай болдог. Нөгөө талаасаа засгийн газрууд салбарыг хянах, мэдээллийг Европын холбоонд тайлгнахын тулд цахим засаглалын тодорхой системүүдийг нэвтрүүлэх ёстой болдог. Ийхүү нэг талдаа дижитал шилжилтийг дэмжсэн түлхэц бий болж байгаа ч нөгөө талдаа нэвтрүүлэлтийг сааруулж буй хэд хэдэн саад бэрхшээл оршсоор байна. Anyhow, governments are introducing several systems. Засгийн газрууд фермийн бүртгэлийн систем, үртгийн сүлжээ мөрдөх систем, пестицидийн бүртгэл болон мэдээллийн удирдлагын систем зэрэг олон төрлийн шийдлүүдийг нэвтрүүлж, дижитал хөдөө аж ахуйн өөрчлөлтийг урагшлуулж байгаа. Үүний зэрэгцээ фермерүүдэд чиглэсэн төрийн үйлчилгээг улам бүр цахимжуулж байгаа нь сүүлийн жилүүдэд гарч байгаа хоёр томоохон ахиц дэвшил бөгөөд улс орнуудыг дэмжиж буй гол чиглэлүүд гэж хэлж болно. And that we continue support our countries with, and that Mongolia could take. Эдгээр шилдэг туршлагаас Монгол улс суралцаж, гадаадын сайн жишээг нотогшуулах замаар салбарын дижитал шилжилтийг хурцгах боломжтой. So lastly, I just want to ask, Mongolia has a specific set of climate risks. Эцэст нь Монгол улс ган гачиг, өвлийн хатуу ширүүн нөхцөл зэрэг уур амьсгалын онцлог эрсдлүүдтэй. So how can Тэгвэл фермер төвтэй дижитал хөдөө аж ахуйн үйлчилгээ эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Энэ нь Монголын нөхцөл тохирох шийдэл мөн үү? Yes, absolutely. Тиймээ бүрэн боломжтой. Монгол улс их онцлог орн бөгөөд технологи нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах нэмэлт хэрэгсэл болж чадна. Гэхдээ үүнд тодорхой хөрөнгө оруулалт шаардлагатай. Investments in which technologies? Well, remote sensing. Ямар технологи вэ гэвэл зайнаас мэдрэгч, хиймэл оюун, мөн газар дээрх цагуурын станцын мэдрэгчүүд зэрэг юм. So with those investments Ийм хөрөнгө оруулалтаар цаг агаар болон газрын мэдээллийг эрт сэрэмжлүүлэх системээс гадна илүү нэрэвчлэлтэй цаг агаарын урьдчилсан мэдээ болгон ашиглах боломжтой. Мөн эдгээр өгөгдөлд тулгуурлан фермерүүдэд зөвлөмж үйлчилгээг үзүүлж, уур амьсгалын онц ноцтой үзэгдэл, хортон шавж, өвчлөлийг урьдчилан таамаглахад нь тусалж чадна. Түүнчлэн илүү үржил шимтэй газар нутаг руу нүүх, мал бэлчээрлүүлэх бүсээ оновчтой сонгох зэрэг шийдвэр гаргалтад дэмжлэг болно. So I will say Товчхондоо эдгээр технологи нь фермерүүдэд уур амьсгалын эрсдэл, цочрлыг илүү сайн урьдчилан харж, бэлтгэлтэй байх, зохих арга хэмжээг цаг тухайд авах боломжийг бүрдүүлнэ.